Сайн байна уу? Та бүхэндээ өөрийн дагаж явдаг алдартай сэтгэл судлаачийн хэлсэн үгийг орчуулан хүргэж байгаадаа баяртай байна. Хүлээн авна уу? Нас сахих тусам найз нөхдийн харилцаагаа хадгалах арга. Бид амьдралынхаа явцад учирч дотносож нөхөрсөн хүнээ найз гэж боддог. Найз нөхдийн харилцааны төрлийг томоор хоёр ангилж болно. Эхийг нь хүүхэд насндаа танилцаж нөхөрсөн андууд юм. Жишээлбэл нэг сургуулийн найз, байрны найз, цуслангийн найзууд гэх мэт. Нөгөөх нь амьдарч, ажиллаж буй газартаа танилцсан найзууд. Нас сахих тусам найз нөхөрлөлийн харилцаагаа сайн хадгалж яваа гэсэн 50, 60, 70, 80 насны 10 хүнд судалгаа хийсэн байна. Гэтэл тэр хүмүүсийн найз нөхдийн тухай ойлголт ухтун өөр байжээ. Тэдний хариултаас дурдвал надад хэрэгтэй үед минь тусалдаг хүнийг би найзаа гэж боддог. Хар багаасаа хамтдаа өсч нөхөрлсөөр ирсэн хүн бол миний жинхэнэ найз. Надад их хэмжээний мөнгө хүртэл зээлж байсан хүн бол миний найз мөн. Гэх мэтлэнгээр харилцан өөртөө хүсэл шаардлагыг хангаж өгдөг хүнийг найзаа гэж бодох хандлага маш өндөр байдаг байна. Хүсэл шаардлага дотроо олон янз байдаг бөгөөд тэр дотроос хамгийн чухалчилж үздэг нь хамт байхдаа баяр хөөртэй байдаг найзтай илүү дуртай байдаг ажээ. Бид үерхэл нөхөрлөлөө хэрхэн хадгалж явах вэ? Найз нөхдийн харилцаанд гэр бүлийн харилцаанаас өөр харилцаа юм аа. Дунд дэргэм наснаас хойш нөхөрлөл бол надад хэрэгтэй үед мөнгө зээлдэг найз гэхээсээ илүү хоёулаа хамтдаа мөнгө зээлгээр явах хэмжээний дотн болдог харилцаа гэгч яриа байдаг. Тэр хэмжээнд найзын харилцаа дотносож ирнэ гэсэн үг ээ. Ингээд бодоод үзэхээр үнэхээр надтай хамт мөнгө зээлгээр явах найз байх болов үгүй юу гэдэг дээр тулж ирнэ. Тэгвэл одоо бүгдээрээ багаасаа нөхөрсөн андууд, том болоод танилцсан найзууд, ирээдүйд хамт байх найзын тухай бодоод үзье. Унхан багаасаа нөхөрсөн найзуудтайгаа харилцаагаа цаашдч хэвээр хадгалж явъя гэвэл утсаар ярьж, SMS-ээр холбогдож, уулзаж хамт хоолнд орох зэргээр холбоо харилцаатай байх нь чухлаа. Том болоод танилцсан найзууд гэвэл их сургуулийн найз, ажлын газрын найз, хөр шайлын найз, итгэл үнэмшил үзэл санаагаараа нэгдсэн найзууд гэх мэт орно. Ирээдүйн надтай уулзах найз бас байж болно. Энэ гурван найзын харилцаа нь төрлийн хувьд өөрөөр бөгөөд аль алийг нь эрхэмлэн авч явж чадвал та ирээдүйдээ энэхүү найз нөхдийн харилцаагаараа дамжуулан илүү аз жаргал баяр баясгалантай амьдралыг мэдэрч чаднаа. Өмнө нь дурдж байсанчлан найзын харилцаа нь мөн чанараараа гэр бүлийн харилцаанаас өөрөө. Гэр бүлийнхэндээ хэлж чадаагүй зүйлээ найздаа хэлдэггүй байдаг. Энэ нь найз нөхдийн харилцаан дэх нийтлэг шинжээ. Хаяа нэг таархаараа л уулзаж ярьдаг бол сайн найзууд бус. Харилцан бие биенээ зорж очиж уулзах бол сайн найзууд юм аа. Нас сахих тусам найздаа хүсэл тавих ямар нэг зүйлийг гуйх зэрэг нь амаргүй болдог бөгөөд амьдрал дахь олон татлаа түтлээгээ хоош нь тавьж надтай зорж ирж уулзна гэдэг бол сайн найз мөн. За тэгвэл бид тэрхүү сайн найзтайгаа уулзахдаа яах ёстой вэ гэдгийг авч үзье. Нэгдүгээрт уулзах бүрдээ гарцаагүй дурсгалын зураг авахуулаарай. Эртний найзууд бол багтаа хамт даруулсан зураг зөндөө байдаг ч том болоод хамтдаа авахулсан зураг бараг байдгүй учраас тэрэ. Зураг түүх болон үлддэг гэсэн яриа байдаг шүү дээ. Хоёрдугаарт уулзъя таныг урвал аль болох харьлаа зохицуулаад уулзаж байвал сайн. Сүүлийн үед Америкт хүн хоорондын харилцаа холбоотой хамааралтай олон янзын судалгаа хийгдэж байгаагийн нэг нь сайн найзын харилцааны тухай судалгаа юм аа. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулбал сайн найзууд гэдэг нь харилцан бие биеэ хүндэлдэг, хөгжөөдөг, баярлуулдаг, тусалдаг гэх мэт олон чанарууд дурддагдсан байна. Тэр дундаас хамгийн гол чухалчилт буй нэг чанар бол
уулзъя гэх хүсэл тавихад очоод уулзчихдаг байвал сайн найз юм гэсэн судалгааны дүн өндөр гарчээ. Ер нь бол хүн хинтээж хамаагүй уулздгүй шүү дээ. Найзаагаа гэж бодож явдаг хүндээ л амжилан ярих зүйлээ хэлдэг. Найзын харилцаагаа хадгалах нэгэн жишээ дурдъя. Томилтоор явхдаа тухайн газар амьдардаг найз руугаа уцаар яриад би энд ажиллаар ирсэн юм аа. Энэ удаа ажил ихтэй учраас уулзаж чадалгүй явах юм шиг байна. Ямар ч байсан чамтай холбогдъё гэж бодоо залглаа гэд найзтайгаа уцаар ярих жишээтэй. Хальт уцаар залгаж ярих нь юу ч биш мэт сонсогдож болох ч ийхүү холбоо харилцаатай байх нь чамайг би мартаагүй шүү. Найз гэж бодож явдаг шүү гэдгээ дахин нэг баталж байгаа явдал бөгөөд тэр найз маань ч баярлан би ч бас баяртай байх болно. Хэдийгээр тухтаа сайн уулзаагүй ч нөхөрлийн холбоо улам бүр зузаарна гэсэн үг ээ. 3 дугаарт уулзахаараа ямар нэг зүйлээрээ гайхуулж бахархаж ярих нь дэмий байдаг. Ялангуяа үр хүүхдэрээ бахархаж гайхуулж магтаж ярих хэрэггүй. Хүн бүрийн амьдрал өөр сайнтай муутай янз бүрийн л зүйл тохиолдож байгаа. Түүнийг нь мэдэхгүй байж өөрийн болон үр хүүхдийнхээ тухай сайн яваагаа гайхуулад бахархаад яриад байх нь харилцагчид хүнд тусч магадгүй тул тийм ярианаас зайлсхийх нь дээрээ. Дөрөвдүгээрт нас явах тусам баярлаж сэнгэж дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Бид хизээ өгөхөө мэдэхгүй. 100 наслаад өгөх үү, 60, 70, 80 наслаад өгөх үү хэлж мэдэхгүй. Тоглож наадаж баярлаж сэнгэж чаддаг хүн аз жаргалтай амьдардаг. Гэвч ганцаараа тэр бүхнийг хийж чадахгүй. Ганцаараа эдсэн хоол амтгүй. Найзтайгаа идвэл амттай. Ганцаараа бус найзтайгаа баярлаж тоглож наадвал илүү сонирхолтой. Найзтайгаа хамт аливаа зүйлийг хийвэл дурсгал болон үлддэг. Хаяа нэг таархаараа л уулзаж ярьдаг найзууд бас харилцан бие биенээ зорж очиж уулзах нь сайн найзын харилцаа юм шүү гэдгийг санаж яваарай гэж хүсье. Орчуулан хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь түгээнүү.